Төрөмийн мэдээллийн сайтын сурвалжлах хэсэг улсын хурлын гишүүнд Дандан нэмтэй ярилцах гэж байна. За бид бас нийслэлд бас нэг тулгамдаад олон нийтийн бас шүүмжлэлд өрнөд байгаа асуудлаар тантай ярилцах гэж байна л да. Тас байнгын орны даргын үед энэ асуудал дээр бас байр суурь илэрхийлэх болов. За Монгол улсын одоо Улаанбаатар хотын усны их үүсвэр гэдэг. Тэгээд дунд хоол дээр газар олгосон. Одоо нүг хаана байгаад байгаа юм бэ тэр усан парк чинь орон сууц олчлоо гэдэг олон нийтийн шүүмжлэл өрнөд байна л да. Тэгэхээр энэ асуудал ер нь тань дээр бас хүмүүс нэлээд гомдол гаргасан. Ялангуяа бас нэгдүгээр улсын хурлын гишүүнүүд хоёрдугаараас байнгын орны даргын хувьд бас нэлээд гомдол гарч ирсэн л да. Тэгэхээр одоо энэ асуудал ер нь шийдвэргүй нэлээд удлаа штэ. Яг одоо энэ нөгөө сошиаллоор одоо хүмүүс айгүйх энэ дээр бухимдалтай байгаад байгаа. Тэгээ хүмүүс айгүйх хандж байгаа. Би өөрөө бас сошиалд их идэвхтэй байдаг их хурлын гишүүдтэй нэг учраас тэгээд би энэ дээр бол эсрэг байр суурьтай байгаа. Би нэг сошиалын өөрийнхөө бүх хаягуудаар тавьж байгаа. Тэгээ ер нь бол яг хуу 2016 онд энэ туул голын энэ усны хэв орчмыг онцгой хамгаалтын бүсд авцсан юм билээ. Усны тухай хуулийн 22-ийн 1 байсан баха. Тэр заалтаар онцгой хамгаалтын бүсд авцсан байна. Онцгой хамгаалтын бүсд авчихаар энэ яадаг вэ гэхээр ямар нэг барилга байгууламж юм одоо нийтийн орон сууц тэгэл одоо юу ч байсан барихыг хориглодог. Тэгээ энийгээ ч одоо байгаль орчны яамны харьяа туул голын сав газрын захиргаа гэж төрийн байгууллагын бүтц байна те. Энэ бүтц нь өөрөө энэ одоо хууль зөрчилдсөн байна. Энэ газар олголт бол асуудалтай шүү гэд авилгалтай тэмцэх газарт 2022 оны 7 дугаар сарын 1-нд гомдол гаргацсан байна. Тэгэхэд өнөөдөр та нар очиод ингээд тэр газрыг хар 7 хоногт нэг давхраар нэмэгдэж байна. Хүмүүсэнд тасралтгүй тэнд явж байна. Барилгын ажил тасралтгүй үргэлжилж байна. Тэгээ сургадуулахад бол баахан иргэдээс захиалга авцсан байгаа юм байна лээ. Тэгээ одоо хууль ном гэж байгаа бол энийг зогсоох хэрэгтэй шүү дээ. Болиулах хэрэгтэй шүү дээ. Яагаад энэний төлөө одоо би ингээд барьж аваад дуурайд байгаа вэ гэхээр Монгол улсын нийт хүн амын 70% нь амьдардаг улсын нийслэл. Энэ нийслэлд хамгийн том одоо асуудал юу гэдэг вэ гэхээр усны хэрэглээ. Энэ нийслэл хот суурин газрууд усаа дагчил одоо бий болдог тий. Тэгэхээр манай энэ туул голын орчин бол өөрөө цэвэр усны л одоо асуудал шүү дээ тийм ээ. Тэгэхээр олон улсын PwC гэдэг одоо энэ судалгааны байгууллага тэгэл өөр судалгааны байгууллагуудын их олон судалгаагаар 2020 оноос эхлээд одоо манай улсын нийслэл цэвэр усны хомсдол руу ороод эхэлсэн байна. Тэртээ дэргүй одоо бид нэр цэвэр усныхаа хэрэглээний бараг 90 орчим хувийг 86-7% гүний усаар хангаж байна. Эрүүл биш. Хоёрдугаарт их одоо байгаль орчинд өгөх нөлт гадаргын усаар нэг 10% хангаж байна. Тэгээ бид нэр энэ Улаанбаатар хотын шүү. Тэгээд дээрэс нь манайх чинь цэвэржилт 2 дахин дэлхийн дунджаас 2 дахин хурдтай явдаг энэ улс орон. Тэгэхээр энэ дээрс одоо юу гэдэг улсын нийслэл дээр харсаар байж цэвэр усныхаа ундрах, цэвэр усны гол одоо чухал энэ хамгаалттай бүс дээр ингээл зориулт нь өөрчлөгдөл барилга бариад байгааг хараа сууж явах хууль тогтоогч байж болохгүй шүү дээ. Тэгээд дуурах хэрэгтэй шүү дээ. Би бол энийг эсэргүүцэж байгаа. Тэгээд одоо энэ хуулийн хяналтын байгууллагууд нь шуурхай ажлаа шийдвэр гаргаад харуулах хэрэгтэй байх. Тэгээд Улаанбаатар хотын захиргаа, байгаль орчны яам, тэгэл одоо энэ мэргэжлийн хяналт. Үнэхээр энэ барилгыг явуулахгүй одоо зогсооно гэх юм бол төр засгийн их л олон бүтэц ажиллаж болдго шүү дээ. Тэр барилга барих зөвшөөрлөг гэж байгаа хүмүүс нь яхаараа энийг очиж зөвшөөрлийг өгчдөг юм. Мэргэжлийн хяналтын байгууллагууд нь яагаад энэ дээр зөвшөөрөл өгчдөг юм. Улаан шугамыг яагаад тавиад өгчдөг юм. Барилга хот байгуулалтын яам тэр техник тонцод төхөөрөмж ашиглах зөвшөөрлийг яагаад өгчдөг юм. Үүний зогсоо гэвэл зөндөө зогсоох боломжууд байна шүү дээ. Энийгээ зогсоогоол энэ хуулийн хяналтын байгууллагын асуудал дуустал энийг одоо хүмүүсийг ч гэсэн бизнесийгээ явж байгаа хүмүүсийг ч гэсэн дэмий мөнгөний өрүүлээд хэрэггүй байхгүй. Нэг зүйлийг аюул тодорхой хэлье. Тэр орчим зөндөө хүмүүс газар авцсан байгаа юм л. Энэ төсөл явуул тэр хавь тэр чигтэл барилгах чинь. Тэгээ Улаанбаатар очиж усгүй болчихоор тэр олон барилга дотроо бүгд тэр яаж амтрах. Тэгээ энийг бас ярих хэрэгтэй. Хотын дарга бол өнгөрсөн хугацаанд тайлбар өгсөн шүү дээ яг энэ асуудал дээр. Гэхдээ бол одоо тухайн газар бол барилгын орон сууцны зөвшөөрлийг авсан байсан гэдэг ийм тайлбарыг өгсөн. Тэгэхээр инхээр асуудал нэг талд гарчлаа гэж ойлгоод байна л да. Тэгэхээр яг энэ хотын дарга өөрөө ингэж тайлбарыг өгч болох юм уу? Яг энийг цуцлах юм одоо дахиад боломж нь хэрэг байгаа. Би түрүү хэллээ шүү дээ. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоо Монгол улсад байгаа хамгийн том төрийн бүтц болох байгаль орчны гүйцэтгэх засгийн хамгийн том бүтц болох байгаль орчны яам байна тий. Байгаль орчин аялал жуулчлалын яам гэдэг нэг яам байна шүү дээ Бат Эрдэнэгийн сайтад. Тэгээ энэ яам чинь өөрөө түүний харьяа төрийн байгууллагын бүтц туул голын сав газрын захиргаа гэж
байдгийн тэрийг бүтцэн. Энэ бүтцэн өөрөө энэ газар олголт хууль бусаа гэд мэдэгдсэн байна шүү дээ. Бичгээ гаргаад өгсөн байна. Тэгэд одоо энэс илүү яах вэ? Сошиалд болохоор усан парк баригдахгүй оронд нь орон сууц барьчлаа гэдэг шүүмжил яваад байна шүү дээ. Одоо замын цагдаагийн тэр шинэ гүүрээс Синхтавны гүүр хүртэлх газрыг 2 хуваагаад нэг талд нь угаасаа орон сууц барихаар нөгөө талд нь за баг нийгмийн хариуцлагын хүрээнд гэж компани тайлбарлаж ах шиг байлээ. Усан парк бид нар ингээд барина гэд одоо яг хавард тайлбарлаж байсан л да. Гэтэл газрын тэр нүүн усан парк баригдах биш орон сууц баригдаж байгаадаа гол нь биш хамгийн гол нь газрын маргаан хууль бус байгаа шүү. Тэгэхээр захин орчинд бас энэ талаарх ойлголт байхгүй юм шиг харагдчихсан. Хоёрдугаар та яг энэ дээр өөр ач холбогдол өгж байгаа хувьд өөрөө бас шийдвэр гаргаж байгаа хувьд энэ дээр одоо шийдвэр гарах хүмүүстэй хэрхэн яаж нөлөөлж байна? Байгаль орчны сайттай та уулзч байна уу? Гэхдээ одоо ингээд их хурлын одоо чуулган ээлж тус чуулган ажиллаж байна. Тэгээ одоо энэ байгаль орчны яам тэгэл одоо энэ бусад би өөрөө байгаль орчин хүмүүстэй аж ахуйн байнга орон гишүүн. Тэгээд би энэнийхээ хүрээнд одоо бас энэ асуудлыг тавина. Тэгээ ер нь бол ихлэ байр суурь илэрхийлсэн байгаа. Тэгээ одоо гишүүдтэй ч гэсэн бас санал тавьсан та нар энэ дээр ажиллаач. Энд чинь бас юм хэмжээндээ байх хэрэгтэй л дээ. Юм хэмжээндээ байх хэрэгтэй. Тэгээ энэ бол хэмжээнд сэтэрсэн асуудал. Устаа бахаагүй гэдэг л асуудал хэрэгдэж байна. За тантай уулзсан яг мэдээж дархны замыг асуух болохгүй. Та бол дархны тойргоос гарсан гэсэн учраас. За өнгөрсөн 10 хоногийн хугацаанд дархны замын тендертэй холбоотой зам тээврийн хөгжлийн яам за зарим эрх бүхий хүмүүсийг шалгаж за яамн дээр бол нийслэл хийсэн байгаа шүү дээ. Та бас яг энэ замыг урагшлуулах талтай нэлээд бас иргэдтэй хамтраад ах зурнуул явжсэн. Тэгэхээр одоо танд ямар мэдээлэл байна вэ? Сүүлийн мэдээлэл байна. Одоо нэг тендерийн бас нэг маргаан үүсэх гээд байгаа болов гэж харсан. Тий энэ замын асуудлыг бол би одоо их хурлын гишүүн болсноос хойш л хөцөлдөж байгаа. Намайг угаасаа сонгуульд нэг дэвшээ явж байхад дарханчууд хамгийн их захиж ирсэн асуудал мөн. Тэгээ одоо ингээд хүмүүсийн дунд онгоо гарч чадсан шүү дээ. Дархны замыг эхэлж яхад төрсөн хүүхэд нэгдүгээр ангид орох гэж байна. Үнэн байхгүй ч 4 жил өнгөрч байна те. Иргэжил тэгээд сургуульд орох юм шүү дээ хүүхдэд. Тэгэхээр энэ бол арай дэндсэн асуудал. Тэгэхээр энэний одоо мордохын хазгаа нь бол тендер зохион байгуулалтаас л эхэлсэн гэж үзэж болохоор. Тэгээ би бол одоо энэ халтар сайдыг зам тээврийн яамны удирдлагуудыг энэ өмнөх худалдаа авах ажиллагаатай холбоотой энэ маргааныг маргаан гэж юм асуудлыг хуулийн хяналтын байгууллагад шалгуулаа гэдгийг бичгээ ирж өгч ийсэн улсын хурлын гишүүнийхээ хувьд чуулганд ирж хэлж ийсэн байнгын орны хуралдаанд ирж хэлж ийсэн эдийн засгийн байнгын орноос томилогдсон ажлын хэсгийн ахлагчийн хувьд ч гэсэн хэлж ийсэн. Тэгээ одоо явсаргаас үлдээд ашгүй ерхий сайдын дээр анхаарал хандуулж одоо бас шууд хуулийн хяналтын байгууллагад өгүүлээд одоо ингээд асуудал явж байна. За би одоо өмнөх ажиллаж исэн хүмүүсээ шалгуулахгүй жуддаг гэл ингээд жудгаас чинь нэг хувь хүний жудгаас илүүтэй энэ бол өөрөө энэ ард иргэдийн зовлон шаналлын л асуудал байхгүй. 2016 оноос хойш зам тээврийн цагдаагийн газраас надад өгсөн мэдээллээр 2016 оноос 2021 он хүртэл энэ зам дээр 90 гаруй хүн өөдүүлсэн байна. 280 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Жилдээ 400 гаруй аваар осол гарч байна. Даатгалын байгууллагад бүртгэлтэй байгаа хүмүүс нь хөтөлбөр авсан дүн нь. Тэгээд одоо олон улсын ангилалтай хойд урд хоёр хөршийг холбосон энэ транс одоо экспорт явуулдаг энэ зам ийм байдалтай байна гэдэг бол хутамшиг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол дуурхаас өөр арга байхгүй. Сүүлийн үеийн мэдээлэл бол өөртөө шийдлэх байр суурьтай байна. Хүний муу үзье гэдэг гадаа биш. Зүгээр л энэ ажил явах хэрэгтэй байхгүй. Ягаад буруу болцсон ингээд буруу юм хийсэн хүмүүс хариулах үлээдэг байх хэрэгтэй шүү дээ. Яг 7 хоногийн өмнө дархны замаар яваад ирлээ л дээ. За наад баян чанмын орчин хүртлээ нэг жоохон тавигдаад цаашаа бол нэлийн хэцүү те. Хуучин замын бас хуулах ажлаатай л үргэлжилж байгаа мөлий. Тэгээд яг үнэгээ хэлэхэд бодит байдал дээр ажил хийж байгаа нөхцөл байдлын чинь бол харагдахгүй байна шүү. Маш их таасчлалтай, маш их нөхс өвтэй машин болгоно тэгэхээр хүмүүс эд хөрөнгө нэлийн эвдэрч гэмтгэл. Гэхдээ та зөв би чамд нэг л бодит мэдээлэл өгье. Юу гэхээр шинэ одоо 40 хэдэн км газрыг төр замынх нь одоо төсөв $1000. Гэхдээ ийм компани шалгаруулчаа сууж байгаа хүмүүстэй юу ярих вэ? Тэгээ би энэ менежмент болохгүй байгаа нэгэд анханаас л хэлээд байгаа шүү дээ. Энэ жилдээ багтаагаад нэг урсгалыг оруулна гэдэг 4-р багц байна. Азийн хөгжлийн банкны 4-р багц 30% одоо ингээд барилгын үйлрэл дуусгах гэж байна. Ганцхан сарын дараа дууслаа. Тэгээ яаж нэх? Тэгээ бид нар ингээд бие биендээ найр тавиад идэг цаг биш шүү дээ. Тэ хүмүүсийн зовлон дээр найр тавиад иж болохгүй шүү дээ. Дуусгах хэрэгтэй шин. Чадна гэдээ ажил хийж байгаа бол.
За ганцхан асуулт асууч. За ээлжид бус чуулганы гол хэлэлцээ байгаа асуулт эцэн шүү дээ. Тэгэхээр давхар дээлийн асуудалтаар та гишүүний хувьд ямар байр суурьтай байдаг? Одоо мэдээж цэцгийн дүгнэлт бол улсын хурл хүлээгээл авчна. За тэгэхээр давхар дээлтэй сайд хүчтэй байж чадах уу? Эсвэл дан дээлтэй болохоор хүчгүй байх уу гэдэг асуудал яригддаг шүү. Тэгэхээр хувь гишүүний бодлого. Тэр хүчтэй хүчгүй илүүтэй ер нь бол бас эн чинь Монгол улс чарчилсан ус засаглалын одоо гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал гэдэг энэ хоёрын одоо хооронд дамтын ингэж засаглал нь хэрэгжээд ингээд явж байдаг юм л одоо онлынхоо хувьд бол тэгж л явах хэвээр шүүх засаглал гэдэг байж чинь тий. Тэгээ бид нэр бол одоо энэ үндсэн хуулийн цэцээс одоо энэ шийдвэр ороод ирсэн байна. Энэ үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг их хурл өөрөө хэлцэн шийдэх ёстой. Би бол энэ зөв гэдэг зарчим дээр байгаа. Дэлхийн их улс орн олон улс орнуудад энэ байдаг. Тэгээ хамгийн чухал асуудал нь бол энэ гишүүдийн засгийн газар их хурл хоёрын хоорондын харилцааны өөрөөр хэлбэл хууль тогтоох засаглал гүйцэтгэх засаглал хоёрын хоорондын харилцааны асуудал гарч ирдэг. Энэ дээр бол тэр тоог нэмэх зохицуултаар ингээд зохицуулаад явдаг. Тэгээ хаамчгал байдаг л зохицуулт шүү дээ. Арчилсан улсуудад байна. Тэгэхээр энэ дээр нэг тийм дэлхийд байхгүй ч гэдэг юм уу эсвэл одоо хүнээс гажууд юм хийгээд байгаа юм байхгүй. Ер нь бол ажил явахад энэ илүү дөхөм гэж би бол хувьдаа итгэдэг. За үзэгчдээ та бүхэндээ бид цаг үеийн асуудлаар улсын хурлын гишүүн байнгын орны дарга Дандим Нямтай ярилцлаа.